Үзэгчдээ та бүхэнд 7 дугаар сарын 20-ны өнөөдөр Эрдэнэт Орхон аймагт болж өнгөрсөн үйл явдлаас онцлог үзүүлэхээр оргил цагийн 21 цагийн дугаар эхлэхэд бэлэн болжээ. Эхний мэдээ. Баян өндөр сум орон нутгийн хөгжлийн сангийн өрөнгөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор худалдааны төв худалдаа авсан. Тэгвэл энэхүү худалдааны төвд үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэгчдийг Баян өндөр сумын засаг даргын хамгаалалтын газарт бүртгээ дуусжээ. Энэ онд Баян өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 давхар үйл хөдлөх хөрөнгө буюу худалдааны төвийн барилгыг худалдаа авсан. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, шинээр бизнес эрхлэгчдийг дэмжин өргөжүүлж тэднийг бойжуулах зорилготой. Тэгвэл 7 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд Баян өндөр сумын засаг даргын хамгаалалтын газарт тус төвд үйл ажиллагаа явуулах хүсэлтэд иргэд бизнес эрхлэгчдийг бүртгэн авсан байна. Худалдааны төв одоо ашиглалтанд ороход одоо ерөнхийдөө бэлэн болж байгаа. Энэ дээр бол бүртгэл бол 18, 19, 20-нд одоо манай засаг даргын хамгаалалтын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан ажилтаа одоо бүртгээд ингээд өнөөдөр бүртгээд дуусж байгаа. За энэ худалдааны төв маань ямар зорилготой байгуулагдсан бэ гэхээр одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх, тэгээд төрөөс үзүүлж байгаа үйлчлэгийг цогцоор мөрөх зорилготой одоо байгуулагдсан. Энэ дээр бол дөнгөж одоо хөл дээрээ тогтгож байгаа шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүсийг чадварчуулж үйлдвэрлэлийг үргэлжлүүлж одоо зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх. Хоёрдугаарт нь бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, худалдааны төв ажилуулах. Гуравдугаарт нь одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг мэдлэгийг дээшлүүлэх зорилготой сургалт зөвлөгөө зохион байгуулахаар ийм 3 зорилготой гол зорилгоор одоо ингээд үйл ажиллагаа бэлэн бол. Үйлдвэрлэл эрхлэгч одоо шинээр үйл ажиллагаагаа үйлдвэрлэлээ явуулж байгаа үйлдвэрлэл эрхлэгч бол нэг 6-аас 12 сарын хугацаанд одоо зах зээлд гарахад одоо чадварчуулаад бэлэн болгоод ингээд 12 сарын хугацаатай ерөнхийдөө бол үйлдвэрлэлээ явуулна л гэж үзэж байгаа. Бараа бүтээгдэхүүнээ борлуулахад бол тэнд бол байнгын үйл ажиллагаагаа эрхэлж байна. Худалдааны төв 5 дугаар оролцолт байрлалтай зойрын давхар 228 м2, худалдааны зал 256 м2 талбайтай бөгөөд анхны төлөвлөлтөөр худалдаа үйлдвэрлэлийн инкубатор төвд шинээр бизнес эрхлэгчдийг 6-аас 12 сарын хугацаатай чадварчуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байр сууриа олсны дараа дараагийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих байдлаар шат дараатай явагдах чиглэлийг гаргасан байна. Одоогийн байдлаар 20 гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд үйл ажиллагааны чиглэлийн судалгааг нь авч бүртгэл дуусны дараа шалгаруулалт явуулах юм байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Аймгийн хөтөлбөрийн хэлтсээс хөтөлбөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж жилийн 7.2% хөвтэй 5-аас 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгодог. Энэ онд дээрх зээлд зориулж 500 сая төгрөгийг баталсан байна. Аймгийн хөтөлбөрийн хэлтсээс хөтөлбөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж жилийн 7.2% хөвтэй 5-аас 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Өнгөрсөн онд уг сангаар дамжуулж хуваараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо байгуулах 73 иргэнд 319.3 сая төгрөгийн зээлийг олгожээ. Үүний үр дүнд 197 ажлын байр бий болсон гэж аймгийн хөдөлмөр хэлтсийн мэргэжилт ярьлаа. Тэгвэл энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 500 сая төгрөгийн зээлийг Капитал банкаар дамжуулж олгохоор болсон байна. Одоогоор энэ хөрөнгөөс 15 иргэнд 83 сая төгрөгийн зээлийг өгөөд байгаа юм байна. Иргэдийн хувьд барьцаа хөрөнгө орлого нотлох баримтгүй улмаас уг зээлд хамрагдаж чадахгүй байх тохиолдол гардаг гэн. Энэ онд үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгохоор болжээ. Банк бол өөрсдөө эрсдлийг хүлээдэг байхгүй юу? Тийм учраас барьцаа хөрөнгө гэж юм байдаг. Үйл хөдлөх хөрөнгө барьцаалж одоо хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн маань 5 хүртэлх сая төгрөг. Нөхөрлөл хоршоо бол 10 хүртэлх сая төгрөг авж байгаа учраас барьцаа хөрөнгөний тал дээр бол асуудал байгаа. Дээр нь үйл ажиллагаа орлого нотлох баримт гэдэг юм байдаг. Орлого нотлох баримтаа бас бүрдүүлж чадахгүй орлогоо дансаар хийдэггүй ийм зүйлүүдээс л ерөнхийдөө шалтгаалж тэнцэхгүй байгаа тохиолдол байгаа. Мөн ажлын байр нэмэгдүүлэх зээл гэдэг учраас тодорхой хэмжээнд ажлын байраар хангагдах иргэн маань тодорхой байх ёстой. Ямар ажлын байран дээр тэр хүн яаж ажиллах ёстой юм гэдэг зүйл маань. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авах хүсэлтэй иргэд аймгийн хөдөлмөрийн хэлтсээс тодорхойлолт авах ёстой.
За үүний дараа дээрх зээлийг олгож байгаа Капитал банкнд хандах хэрэгтэй. За ингэхдээ зээл хүссэн өргөдөл төсөл, иргэний үнэлэхний хуулбар болон багийн засаг даргын тодорхойлт тэргүүтээ 6 төрлийн бичиг баримт бүрдүүлэх юм байна. За мөн энэ сангаас ажил олоход хүндрэлтэй иргэд 2 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой бөгөөд зээлийн хүүг нь сангаас нөхөндөлдөг гин. Тайгад оргилцог мэдээлэл хөтөлбөрийг үзэж байна. За малчтад ноосны урамшуулал олгох үйл ажиллагаа сүүлийн 3 жилийн хугацаанд үргэлжилж байна. За энэ жилийн тухайд ноосны урамшууллын баримтыг дутуу болон буруу бүрдүүлэх асуудал гарч байгааг холбогдох албан тушаалтнууд нь хэлжээ. За мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Монгол Улсын засгийн газраас 2013 оноос эхлэн үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хоньны ноос, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин мал бүхэн иргэдэд мөнгө урамшуул олгох журмыг батлан гаргаж өнөө хүртэл хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар малчтын материалыг Баян өндөр сумын мал эмнэлэг үржлийн тасагт хүлээн авч байгаа бөгөөд малчтын тухайд ноосны урамшуул авах баримтыг үнэн зөв бүрэн бүрдүүлж ирэхгүй байгааг мэргэжилтэн анхааруулж байна. Энэ жилийн хувьд бол малчид маань одоо бас нэг төдийлөн баримтыг бүрдүүлж ирэхгүй байна. За ноос бэлтгэлийн орлогын падаан гэж ийм баримт байдгийг. За энэ дээр бол хамгийн гол нь одоо манайхан төлөөлөгчдөөс падаан авахдаа анхаарах зүйлийг бас хийж өгч бодчих. Энэ дээр нэгдүгээрт аймаг гээд орхон гэж байх хэрэгтэй. Булганых бас манад ороод ирдэг. За хоёрдугаарт бага бичүүлнэ, овг нэрээ бичүүлнэ. За дээр нь харилцах банкны дансны дугаар байх. Энэ дансны дугаараа зөв бичихгүйгээс бас урамшуул томрогдохгүй асуудал сүүлийн үед гараад байна. Яадаг вэ гэхээр нэг гэр бүлийн хүн өрхийн тэргүүнийхээ нэрээр малаа тоолуулчихад яг мал тоолуулсан хүн мал дансныхаа дугаарыг өгөх хэрэгтэй байхгүй юу? Гэр бүлийн хүн нь одоо дансныхаа дугаарыг өгсөн ийм жишээ гарч байна. Энэ нь бол нөгөө ноосны урамшуул хамрагдахгүй болж байгаа бас нэг асуудал гараад байгаа. Хоёрдугаарт энэ мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ гэж ийм баримт тухайн үйлчлэгээ үзүүлдэг мал эмнэлэг үйлчлэлийнхаа нэгжээс авах ёстой. Энийгээ бүрдүүлэхгүй бас ирэх асуудал гарч байна. Дээд дурдсан материалыг бүрдүүлэн 8 дугаар сарын 1-ний дотор Баян өндөр сумын мал эмнэлэг үржлийн тасагт өгөх юм. Ингэхдээ 2015 оны жилийн эцсийн мал тооллохоор Баян өндөр сумд малаа тоолуулсан иргэд байх бөгөөд шинээр шилжиж ирсэн малчтын тухайд хуучин мал тоолуулсан газар урамшууллын материалаа бүрдүүлж өгөхийг анхаарууллаа. Материал хүлээн авах хугацаанаас хоцорсон, буруу ташаа мэдээлсэн, ноос хүлээн авсан болон баримтад засвар өөрчлөлт оруулсан тохиолдолд урамшууллыг олгодгүй байна. Дараагийн мэдээ. За энэ сарын 9-нд манай аймагт их хэмжээний усрахыг бороо орсон. За энэ үеэр тодорхой тооны айлуудын ил бие засах газар хэлсэн байна. За тиймээс аймгийн эрүүл мэндийн газраас иргэдэд хандаж дараах зөвлөмжийг гаргажээ. За энэ сарын 9-нд манай аймагт их хэмжээний усрахыг бороо орсон. Үүний улмаас үерийн далан сэтэрч их залуу шанд багт үер болсон байна. За ингэснээр тодорхой тооны айлуудын ил жорлоо хэлжээ. За энэ нь гидсний халдвар төвчин дэгдэх эрсдлийг бий болгосон. За тиймээс аймгийн эрүүл мэндийн газраас тухайн бохир айлсан газарт буюу нийт 3500 м2 талбайд хариуцгал хийжээ. За гэхдээ дахин ийм асуудал гарахад ашиглах хариуцлагын бодисын нөөц аймгийн эрүүл мэндийн газарт байхгүй юм байна. За тус газрын сая хариуцгал хийхдээ хувийн хвшлийн байгууллагуудтай хамтран ажиллажээ. Бодисын нөөц бол одоо манайхаар бол байгаа. Тэгээ бид нар бол нөгөө сая ариутгалаа хийхдээ хөх бэлэгт гэдэг ариутгалын компани зэм манайх дээр одоо байдаг, Бархан аймагт байдаг. Тэр компаниудтай хамтарч бол хийсэн байна. За ойрын 5 хоногт их хэмжээний усрахыг бороо орох талаар холбогдох байгууллагууд нь мэдээлсэн. Тиймээс иргэд гарын ариун цэврийг сайн сахих хэрэгтэй гэнэ. За мөн бага насны хүүхдүүдэд борооны дараа тогтсон ус нь тоглоулахгүй, тэжээвэр мал амтнаа дээрх уснаас уулгахгүй байхыг аймгийн эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Түүнчлэн биеийн аль нэг хэсэгтээ шархалсан бол тогтоол усанд хүргэхгүй байх нь чухал гэнэ. За мөн голын эргээс ундны ус авах хэрэггүй ачээ. Үзэгчдээ та бүхэнд оргил цаг мэдээлэл хөтөлбөрийн 21 цагийн дугаарыг үзүүллээ. Хөтөлбөрийн турш бидэнд хамт байсан танд баярлалаа. Та бүхэн орой амралтаа идэх өнгөрүүлээрэй. Маргааш 18:21 цагуудаас бид эргээд уулзах болно. Баярлалаа үзэгчдээ.